За санагцгаа та бүхэндээ өнөөдрийн минь төргий. За Canva хаагчлалын хаялцтайгаар та бүхэндээ нэг 2 3 юм үзүүлье. За нэгдүгüүрт нь энэ постыг яаж хийсэн. За ер нь бол яг арга нь бол өмнө нь бас үзүүлжсэн. Тэгээ надад гой санагдаад энийг хийчлээ. Тэгэхээр одоо нэг видеон дээр ингээд тийм ээ одоо үг бичээд тэгээд ингээд яг нь цаана видео нь яваад тийм ээ. За ийм эффект аваад энэ өсгөнийхэн дундуур нөгөө нэг явж байгаа хүн нь бас ингээд харагдаад байгаа. За энийг яаж хийдэг бүгдээрээ харцгаая. За өшөө бас нэг юм байгаа. За Монгол фонтуудыг одоо яаж явах вэ тийм ээ? Монгол фонтууд чинь үү үсэг энэ төр энэ өө үсэг энэ төр бол хэцүү болчдөг шүү дээ. Тийм болохоор би Монгол фонтууд ямар айтайхан хэрэглэж болохоор Монгол фонтуудыг энийг танилцуулъя гэж бодож байгаа. За бас нэг ийм юу хийсэн байгаа. Постэр хийсэн байгаа. За next voice гэдэг тийм ээ. За иймэрхүү энэ аргыг бас яаж ашиглахыг бас та бүхэн зааж өгье. За тэгэхээр эхлээд бол энэ бич үзүүлье. За эхлээд бол цааш нь юу аавна. За тэгээ энэ дээр бид нэг видео авах хэрэгтэй байгаа. Бич гэд бичингүүд чинь зөндөө олон байгаа. За энэ удаа энийг авчи. За тэгээ энийг нөгөө артлынх нь нөгөө юу болгоч тийм ээ. Энэ background болгоч чинь. За тэгээд энэ дээр бид нэр өсгөнүүд бичин зан дээр бич гэж бичиж тийм ээ. За тэхийн тулд бид нэр элемент руу очиж жоод ингээд letter frame гэдэг орно шүү дээ тийм ээ. Тэгэнгүүт чинь одоо энэ юунууд байж байгаа. За тэгээд энэ дээр бид нар бич гэж бичих хэрэгтэй байгаа. За ингээд бич гэж ячин тийм ээ. За энийгээ тэгээд бид нар яхаа голд нь авчираад жоохон том болгочих. За тэгээд саяхан нөгөө видеог бид нар энэ болгоно энэ өсгөнүүд болгондоо оруулах хэрэгтэй байгаа. Энэ видеог энэ дотор оруулна. Тэгээ энэ өсгөн дотор байгаа видео болгоно бид нар ингээд томруулна гэсэн үг. Одоо яг энэ үндсэн видеотойгоо яг адилхан хэмжээтэй яаж тавина гэсэн үг ингэж. За одоо хоёрт ингээд бүгдийг ингэж тавина. Заяа энэ за тэгээд энэ дээрээ бид нэр юу авчиж тавих хэрэгтэй байгаа. Нөгөө элемент руугаа очиж жоод за тэгээд энийг бид нар хар өнгөтэй болгочих. Тэгээд transparency гэмбэлээ ингээд солируулаад за тэгээд position болохоор энэ маань энэ доор байх хэрэгтэй. Тэгжээж энэ маань ингэж харагдах хэрэгтэй байгаа байхгүй юу? За тэгэл энийг бид нар ингээ хайх юм бол гээд бичиж болно тийм ээ. За энэ дээр би нөгөө бичтэй гээд тавьсан байгаа. Гэхдээ яг энэ нь болохоор нэг хөдөлгөөн багтай бичлэг юу вэ? Зээлэх юм уу? За энийг ингэж хийдэг хаана тийм ээ. За хоёрдугаарт нь болохоор за би энэ ингээ түншин актив гэдэг ингээ бичгээр нөгөө энэ үү үсэг мөснүүд нэрсэ болдгоо байхгүй. Тэгээ би ингээ хайж аваад энэ ингэдэм байна. Энэ стайл руугаа орж аваад тийм ээ. За тэгээ энэ нь шүү дээ. Энэ дэр бид нар улсаа бичиж өгдөг юм байна. Mongolian language гэдэг. Тэгээ Mongolian language-аар байгаа бүх одоо юунуудыг тийм ээ. Одоо бичиж болох бүх өсгийн фонтуудыг харъя гэдэг тэгэнгүүт чинь зөвхөн одоо ингээд зөвхөн монголоор бичиж болох өсгийн фонтнуудыг энэ ч гаргаад өгнө. За тэгэхээр энэ аюул зүгээр юм байна. Одоо шинэ энэ ингээд байж штэ тийм ээ. Тэгэхээр энийг бид нар ийм болгочих. За энийг хийсэн байна те. За ийм болгочих болж байна. Энэ тэгэхээр энэ фонтнууд бүгдээрээ монгол үсгэн дээр болно гэсэн үг баггүй. Тэгэхээр зарим нөгөө нэг фонтууд чинь монгол үсгэн дээр болдгоо штэ тийм ээ. Тийм болохоор энэ бол тэгэхээр монголоор бол монгол үсгэн дээр байж болох маш олон фонтууд илээ би. За энэ монголоор бол маш олон фондууд байдаг юм. За 3 дахь нь бүгдээрээ энэ постерыг яаж хийснийг та бүхэнд үзүүлье. За эдхийн тулд эхлээд бол бид нар юу яах хэрэгтэй? Background-аа сонгоно. За бид энэ дээр яг нэг colorful gradient background гэж бичингүүт янз бүрийн background-ууд гараад ирнэ. За ингэж аваад тэг нэг нь бол ингээ background хийчих. За тэгээд элемент руугаа очичоод энэ full red frame гэж бичсэн. Тэгэнгүүт ч одоо ийм frame гараад ирнэ. За тэгээд зураг руугаа очиж жагаад тийм ээ. Одоо girl singing гэд би энэ дээр бичсэн байгаа.
Тэгсэн чинь янз бүрийн зурж байгаа охтуудын зураг байна. За би энэ зургийг авчлаа. За тэгээд энэхээ background-ыг ингээд яачин. За тэгээд энэ зургаа бид нар юу харахтай энэ лого оруулах хэрэгтэй байгаа. За тэгээд энэ зургаа бас яг нь аравнаас нь жоохон нэлээ ингээд гаргаад тийм ээ. Ингээд оруулж байгаа. За тэгээд энийг бас ингээд чаажилчул зүгээр өгдөг. Яа тэгэхээр давхардаад өгдөг шүү дээ тийм ээ. За тэгээд энийг авч аваад ингээд дахиж яагаад энэ охиныхаа хэмжээтэй болгож жоод одоо яг энэ чинь ингэж оруулж өгнө. За тэгэл яг энэ дээр нөгөө нэг текстэн дээрээ бид нар яг нь the next voice гэл. За тэг энэ үгийг сонгочихъя. За тэг хавшаа юу ячиж болно? Өөр янз бүрийн текст орнд бичиж ячиж болно. За яг энэ охины гарыг цааталт нь гарыг гэдэг юм бол энийгээ бас ингээ хоёр дахиж ингэж хэвлээд за тэгээд position дээрээ ячих юм бэлээ. Нэгнийх нь ардуур оруулаад энэ урд багийнх нь гарыг ингээд ячих юм бол энэ гарных нь цаагаар гарч байгаа юм шиг юм эффект орчиж байгаа. За тэгээ ингэж хийдэг байх нэ. За ингээд бичлэг дуусаа. Баярлалаа. Баяртай.